Ираны хувьсгал говард бүс нутгийг хамарсан мөргөлдөөн үүсэж болзошгүй талаар анхаарууллаа. Израиль улсын аюулгүй байдлын сайд хүний эрхийн идэвхтнүүдийг давхаргаж байгаа бичлэг олон улсын шүүмжлэлд дагуулж байна. Владимир Путин болон Ши Жинпин нарын уулзалтын үеэр Сибирийн хүч 2 хийн хоолойн төсөл яригдсан ч ахиц гарсангүй. Их Британи улс Орос улбаны улсын газрын тосны импортод тавьсан хоригоо сулруулж байна. Арамтрыг үзэгчтэй дэлхийд дахинд болж байгаа онцлог мэдээлэлээс томилог хүргэдэг Тэнгэрлэсийн гадаад мэдээ эхэлж байна. Анхаарлаа хандуулна. Америк нэгдсэн улс дахин Иран улс руу цохилдог бол дайн ойрт орондоос давж бүс нутгийг хамарсан томоохон дайн мөргөлдөөн үүснэ гэж Ираны хувьсгал говардын зүгээс анхаарууллаа. Үүний яг өмнөхөн Америкийн ерөнхийлөгч Дональд Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагааг дахин эхлүүлэх шийдвэр гаргахад маш ойрхон байлаа. Ердөө 1 цаг хүрэхгүй үгүйтэй хугацааны дотор бодлоо өөрчилж дайралтай хойшлуулахаар шийдсэн гэж хэлээд байсан билээ. Энэхүү Америк нэгдсэн улс цэргийн ажиллагаагаа зогсоож 4-р сарын 8-нд галзуурсах тохиролцоо талуудын хооронд хийгдснээс хойш 6-7 хоног өнгөрсөн боловч дайныг бүрэн дуусгах яриа хэлэлцээ урагш ахиагүй хэвээрээ байна. Энэ 7 хоногт Иран Америк нэгдсэн улсад шинэ хэрэгцээний саналыг хүргүүлсэн боловч агуулга нь өмнө нь Дональд Трампын нэгцааж байсан шаардлагуудыг дахин давтсан шинжтэй байлаа. Үүнд ормосын хоолойд бүрэн хяналт тогтоох, дайны хохирлын нөхөн төлбөрийг төлөгдүүлэх, мөн хориг арга хэмжээг цуцлах, зарцаасан хөрөнгийг суллах, мөн Америк нэгдсэн улсын цэргийг бүс нутгаас гаргах зэрэг шаардлагууд багтаж байгаа. Тиймээс дахиад л хэрэгцээр урагш ахаагүй гацсан хэвээрээ байна гэсэн. Ямар ч тач дайн сунжрах тусам Дональд Трамп руу чиглэсэн Америк нэгдсэн улсын иргэдийн дотоодын дарамжхалт нэмэгцээр байгаа нь бол гарцаагүй. Эрчим хүчний үн огцон өсөж байгаа нь 11-р сарын сүүлээр болох Конгрессийн сонгуулийн өмнө Дональд Трамп болон түүний бүгд найрамдах намынханд хасах оноо болж байгаа. Тиймдээ ч Америк нэгдсэн улс хэлэлцээрт бүс нутгийн улсуудын тусламжийг авахар бодолцож байгаа бололт байна. Дональд Трамп энэ 7 хоногийн ихээр цагаан ордонд сэтгүүлчдэд мэдээлэх үедээ Ираны эсрэг шинэ бөмбөгдөлтийн ажиллагааг эхлүүлэх тушаал өгөхөд тун ойрхон байсан ч гэлээ Катар, Арабын нэгдсэн Эмират, Сауди Араб зэрэг бүс нутгийн улсуудын хүсэлтийн дагуу дайралтаа хойшлуулсан гэж тайлбар өгсөн байна. Харин Иран Америк нэгдсэн улсыг дахин давталж эхлэх юм бол Америкийн цэргийн бааз байрладаг ойрт орондын орнуудыг онилно гэж удаадараа анхааруулж байсан дээр нэмээд энэ удаад бүс нутгаас давсан байруу зохилт өгч болзошгүй гэдгийг анх удаа ил тод сануулж байгаа нь энэ юм. Хэлэлцээрт зуршлал хийж байгаа Пакистан улсын тухайд дотоод иргэний сайд Техранд хүрэлцэн ирсэн тухай Ираны тасны агентлаг мэдээлсэн байна. Өнгөрсөн сард ихэнх хэлэлцээтэй холбоотой ердөө ганцхан уулзалт болсон. Үүнийг Пакистан улс зохион байгуулсан байдаг. Одоо хоёр талын хооронд зуучлан хэлэлцээрийн саналуудыг ч гэсэн дамжуулсан хэвээрээ байна. Ираны дайнтай холбоотойгоор бодит хямрал гэж нэрлэгдэж болох хамгийн том асуудал болох ормосын хоолойн хөдөлгөөний тухайд цаг үеийн мэдээллийг харвал Ираны хувьсгал говард сүүлийн 24 цагийн хугацаанд нийтдээ 26 хүлгийг аюулгүй хоолойгоор нэвтэрч гарсан гэдгийг мэдээллээ. Мөн Ираны хэл мэдээллийн агентлагуудын хэлж байгаагаар ормосын хоолойгоор дамжин өнгөрөх хөдөлгөөн Ираны хувьсгал говардын тэнгисийн хүчний зөвшөөрөл зохицуулалтын дагуу явагдаж байна гэсэн мэт. Үүний дараагаар Ираны их баригчид зөвшөөрөлгүйгээр хөлөг онгоц нэвтрэх ямар ч боломж байхгүй хяналттай бүс тогтоосон гэдгээ зарласан байна. Энэ бүс нь Ираны Кухэ Мубаракаас эхлээд Арабын нэгдсэн Эмират улсын Фужарайгийн өмнөд хэсэг хүртэлх зүүн гарц болон Кишим арлын үзүүрээс Валковен хүртэлх баруун гарцыг хамарч байгаа юм байна. Хоолоогоор аюулгүй нэвтэрсэн эдгээр хөлгүүдийг харвал 5 гарагийн байдлаар нийт 4 сая орчим барайл газрын тос тээвэрлэж явсан Хятад улсын 2 танкерыг дурдж болохоор нь. Өнгөрсөн 7 хоногт Дональд Трамп Бээжинд айлчлах үеэр Иран Хятадын хөлөг онгоцуудад тавьсан зарим хязгаарлалтыг зөөлрүүлэхээр тохиролцсон гэдгээ мэдгдсэн байна. Мөн Өмнөд Солонгос улсын гадаад хэргийн сайд Ирантай хамтран ажилласны үндсэн дээр Солонгосын 1 танкерыг хоолоогоор аюулгүй нэвтрүүлнэ гэж зарлалаа. Энэ мэтчлэн харвал Lloyd's List байгууллагын мэдээснээр өнгөрсөн 7 хоногт нийтдээ 54 хөлөг онгоц ормосын хоолоогоор гарсан байна. Энэ өмнөх 7 хоногоос 2 дахин өссөн үзүүлэлт. Гэхдээ дайн эхлэхээс өмнө өдөрт дунджаар нэвтэрдэг байсан 140 орчим хөлөгтэй харьцуулахад маш бага үзүүлэлт хэвээрээ байгаа юм.
هر جا لازم باشه بجنگیم Дараагийн онц мэдээ. За Израиль улсын хэд барууны үзэлт гэгддэг үндэсний аюулгүй байдлын сайд Итамер бен Гвир Газан зөрөөс рүү тусламж хүргэхээр явж байсан хүмүүнлэгийн флотын хүмүүсийг дохуурхан доромжилж үл хүндэтгсэн байдал үзүүлсэн нь дэлхийн нийтийн дургуутслыг төрүүлж нөгөөр зогсохгүй Израиль улсын ерөнхий сайдын зэмлэлийг хүртэл хүртээд амжсан байна. Итамер бен Гвирийн албанаас мэдэгдсэн хоёр бичлэгт Газан зөрөөс рүү тусламж хүргэхээр явсан хүмүүсийг цагдаа нар хүч хэрэглэн баривчилж байгааг харуулж байгаа. Тэдгээр хүмүүсийн заримыг нь 5 гарагт Аштод бомбын түр саатуулах байранд хорьсон. За тэдний хувьд бие махбод сэтгэл санааны хувьд хүндхэн байгаа нь илт харагдаж байна. Бичлэгүүдээс харвал хамгийн ихний цацагдсан бичлэгт нэг эмэгтэй англиар Палестиныг чөлөөл гэж хашгирсны дараагаар газарт түлхэгдэн унаж байгаа нь тод харагдана. Цагдаа нар түүнд чимээгүй бай гэж захирангуй хэлж байгаа нь сонсогдно. Мөн бас нэг бичлэгт Бен Гвир Израильд давтай морил эндхийн эзэд нь бид гэж хэлж байгаа нь бол маш зохимжгүй харагдаж байна. Мөн бас нэг бичлэгт нурууныхаа ард гараа гавлуулсан хүмүүс өвдөгсөгдөн толгоогоо газар гудайлгсан байдалтай газар суусан харагдаж байна. Мөн хамгийн их шүүмжлэлд дагуулж байгаа нэг бичлэгт Бен Гвир гартаа Израилийн далбайг барин баривчлагдсан хүмүүсийн зүг зааж басамжилсан байдалтайгаар тэд их л бахархалтай нэг л том баатруудчиг ирсэн байна. Одоо тэднийг хар ямар харагдаж баатарч биш юу ч биш муусан терроризмыг дэмжигчд гэж хэлсэн байгаа юм. Энэхүү бичлэг дээрх ёс бус байдал олон нийтийн эдүүцлийг яах аргагүй ихээр төрүүлж байгаа. Флотын анхны хүмүүлийн тусламжийн зарнууд өнгөрсөн сард Барселонагаас хөдөлсөн. Тэднийг Газан зөрөөс рүү чиглэн явж байх үед Израилийн зэргүүд хэд хэдэн удаа саатуулан шалгаж байсан юм байна. Флотын хэвлэлийн төлөөлөгч Дэвид Хид 5 гарагт хэвлэлүүдэд ярилцлага өгсөн. Инхдээ флотын ойролцоогоор 60 завийг саатуулж 400 гаруй итгэгчнүүдийг баривчилсан гэсэн байна. Израилийн хүний эрхийг хамгаалах байгууллага болох Адалахын өмгөөлөгчид зарим баривчлагдсан хүмүүстэй Аштод бомб дээр байх үед нь уулзаж чадсан юм байна. Түүний дараагаар тэднийг Израилийн өмнөд хэсгийн Негев цөлд байрладаг Гециот гэх нэртэй шорон руу авчирсан баг. Олон улсын хариу үйлдэлийг харвал маш шүүмжлэлтэй байгаа. Тухайлбал Израилийн газын бүсдэг товтлогоог маш хурцаар шүүмжилдэг Испанийн ерөнхий сайд Педро Санчес эдгээр бичлэгт Бен Гвир мөн олон улсын флотын хүмүүсийг илтэд доромжлон басамжилсан байдалтай байсан. Бид ард иргэдээ ингэж доромжлуулахыг хизээж зөвшөөрөхгүй гэсэн байна. Мөн тэрээр Бен Гвирт 20 арга хэмжээ авах талаар Европын холбоонд шаардлага хүргүүлэх гэж байгаа юм байна. Түүнчлэн Их Британи улсын гадаад хэргийн сайд Эвет Купер энэхүү явдалд үнэхээр зочирдож байгааг хэлээ. Их Британи улс Израилийн эрх баригчдаас тайлбар шаардсан байна. Канада, Португал, Итали улсууд мөн өөрсдийн нутаг дэвсгэрт байгаа Израилийн төлөөлөгчтэй уулзаж болсон хэрэг явдлын талаар тайлбар авахар хариу хүсэл гаргасан байна. Мөн Франц, Ирланд, Турк зэрэг улсууд мөн адил энэхүү үйл явдлыг хүчтэй эсэргүүцэж хүний эрхийн активистуудыг доромжилсан байгаа нь яавч хүлээн зөвшөөрөх зүйл биш ээ гэдгийг хэлж байгаа юм. Өнгөрсөн 7 хоногийн туршид Бээжин хотноо Америк нэгдсэн улс, Орос улбаны улсын ерөнхийлөгч нар хоорондоо маш бага зайтай хугацаатайгаар ингэж уулзаж дэлхийн нийтийн анхаарлыг татаад байсан. Тэгвэл эдгээр уулзалтуудын дунд ялангуяа Владимир Путин болон Ши Жинпин нарын уулзалтын үеэр Баруун Сибирээс Монголын нутгаар дамжуулан Хятад руу тээвэрлэх 2600 км-ийн урттай Сибирийн хүч 2 байгалийн хоолойн төсөл яригдсан байна. Гэхдээ энэхүү төслийн хүрээнд талууд санал бичигт бол гарын үсэг зурсан ерөнхий тохиролцоон дээр бол талууд санал нэгдсэн гэж байгаа боловч төслийг хэрхэн яаж урагшлуулах тал дээр гарц дахиц байгаагүй хэвээрээ байгаа юм. Энэхүү төсөл яагаад урагшлахгүй байгааг тайлбарлахыг эхлээд Сибирийн хүч нэгийг бол хөндөх хэрэгтэй болно. Сибирийн хүч нэг нь анхны энэхүү дамжуулах хоолой нь Орос улсын зүүн Сибирийн 2 хийн ордоос Хятадын хэл хүртэл байгалийн хий тээвэрлэдэг. Хоолойн барилгын ажилд 2014 онд гэрээ хийснээр эхэлж 2024 оноос бүрэн хүчин чадлаар ажиллаж эхэлсэн байдаг. Гэхдээ Сибирийн хүч нэг нь Европыг бүрэн орлож чадахгүй байгаа учраас Сибирийн хүч 2-ыг байгуулж урагшаа нефтийн зах зээлийг тэлэх нэг шаардлага Орос улбаны улсад үүсэж байна гэж ажиллагч нар бол дүгнэдэг байна. Хэрвээ Сибирийн хүч 2 хийн хоолойд баригдаж чадах юм бол жилдээ ойролцоогоор 525 гигаватт цаг эрчим хүчтэй тэнцвэс 50 тэрбум куб метр байгалийн хий тээвэрлэх хүчин чадал үүсч бий болно. Энэ нөр Их Британи улсын 1 жилд хэрэглэх цахилгаан эрчим хүчний хэрэглэнээс 2 дахин их хэмжээ авна. Энэхүү хоолой нь Оросоос Европ руу байгалийн хий нийлүүлдэг чухал экспортын замуудын нэг байсан 55 тэрбум куб метр хий тээвэрлэх хүчин чадалтай Nord Stream 1-тэй хэмжээг
төгрөгөөр бол адил байгаа. За шинжээчдийн үзэж байгаагаар Орос улс Украин улс руу 2022 оны 2 дугаар сард товтлогоо хийсний дараагаар Европын улс орнууд Оросоос авах байгалийн импортоо эрс бууруулсан. Үүнээс үүдээд гарсан алдагдлыг нөхөх зорилгоор энэхүү Сибирийн хүч 2 хоолойг барихаар яарвчилж байгаа гэж магадгүй. Хятад улсын хувьд Оросоос ирэх байгалийн шингэрүүлсэн байгалийн импортлохоос хэд дахин аюулгүй ашигтай хувилбар байж болно гэж мэргэжилтнүүд үздэг. Шингэрүүлсэн байгалийн шингэн хэлбэрт хөрөөгдөж усан онгоцоор тээвэрлэгддэг байгалийн байна. Одоогоор Хятад улс нь шингэрүүлсэн байгалийн импортын ихэнх хэсгээ Ормосын хоолой болон Малакагийн стратегийн чухал ач холбогдол бүхий бомбуудаар тээвэрлэдэг байна. Владимир Путин Ши Жинпинтэй уулзсныхаа дараагаар Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песковоор хэвлэлүүдэд мэдээлэл өгсөн. Ингэхдээ Сибирийн хүч 2 төслийн үндсэн нөхцлүүд дээр ерөнхийдөө нэгдмэл ойлголтод талууд хүрсэн гэдгийг хэлсэн байна. Гэхдээ төсөл хизээ яаж хэрэгжих, гэрээний заалтууд ямар байх гэд олон асуудал дахин тодорхойгүй үлдэж байгаа. Түүний шалтгаан нь шинэ хоолойн төсөл нь хоёр талд харилцан ашигтай мэт харагдаж байгаа боловч гэрээний заалтууд дээр тохиролцож чадахгүй байгаатай холбоотой юм. Тохиролцож чадахгүй байгаа заалтуудыг харвал юун төрөнд талууд хийн үнээр тохиролцож чадахгүй байх шиг байна. Оросын зүгээс Европод зардагтай ойролцоо ашигтай үнээр бол худалдаж авахыг хүсэж байгаа. Харин Бээжингийн зүгээс Оросын дотооддоо ашиглагддаг хямд үнээр авахыг бол зорж байгаа юм. Нөгөө талаас Европ өмнө нь Оросын хийнээс хэд хамааралтай болсноос болж Украины дайны улмаас геополитикийн дасар том эрсдэлд орсон байгаа гэж хэлж болно. Харин Хятад улс энэ алдааг давтахыг хүсэхгүй байна гэж хэлж болохоор байгаа юм. Дараагийн мэдээ. Их Британи болон барууны бусад улс орнууд нийлээд 2022 онд Украины дайн эхэлсний дараагаар Москвагийн эсрэг 3,000 гаруй хувь хүн компаниудад хориг тавьсан байдаг. Мөн Оросын түүхийн нефтээс боловсруулсан бүтээгдэхүүнүүдийг тухайлбал нисхийн түлш, дизель түлш зэргийг 3 дахь улсаар хүртэл дамжуулан оруулахыг хориглосон шийдвэрүүдийг өнгөрсөн оны 10 дугаар сард багц хоргийн хүрээнд гаргаж ирсэн байна. Тэгвэл өнөөдөр Их Британи улсын засгийн газар 3 дахь улсад боловсруулсан Оросын гаралтай нисхийн түлш, дизель түлшний импортод тавьсан зарим хоргийг зөөлрүүлэхээр болсон тухайга зарлаа. Ингэснээр Их Британи улс энэтхэг Турк зэрэг 3 дахь улсуудад боловсруулсан Оросын түүхийн нефтийн бүтээгдэхүүнийг импортлох боломжтой болж байна гэсэн. Энэтхэг улс нь өөрөө Их Британи тэргүүтээ Европын томоохон улс орнуудын гол нийлүүлэгчдийн нэг харахгүй мөн. Түүнчлэн Оросын их хэмжээний нефт Турк улсад боловсруулагддаг. Энэхүү хоригоос сулруулахаар болсон байгааг Их Британи улсын засгийн газар Ираны дайн болон Ормосын хоолой удаан хугацаагаар хаагдсанаас үүдэн дэлхийд дахинд түлшний үн огцсон өссөнтэй холбоотой гэж тайлбарлаж байна. Өнөөдрөөс хүчин төгөлдөр болж байгаа энэхүү худалдааны тусгай зөвшөөрөл одоогийн байдлаар тодорхой заасан хугацаа бол байхгүй. Нөхцөл байдлаас шалтгаалan тогтмол хянаж шаардлагатай бол тухайн үед нь өөрчлөлт оруулах юм байна. Их Британи гадаад хэргийн яам энэ шийдвэрийг Оросын эдийн засгийг сулруулах зорилготой хоригийн чөлөөлөлт гэж нэрлэх нь учир дутагдaltaй гэж үзэж байна. Яхаарахгүй эрчим хүчний хямрал дэлхийн нийтийн асуудал болоод байгаа учраас тодорхой хэмжээний уян хатан байдал шаардлагатай байгааг бол хүлээн зөвшөөрөхөөсөөр аргагүй боллоо гэсэн мэн. Үүнд Украины их баригчид дургуутсаж байгаа нь бол мэдээж. Ингэхдээ шийдвэрийн үндэслэлийг бол ойлгож байгаа. Гэхдээ хоргийг сулруулж төр хугацааны чөлөөлөлтүүд олгож байгаа нь дайныг санхүүжүүлсэнтэй ижилээ гэж анхааруулсан байна. Гэхдээ өмнө нь нууцаар хуулийн цорхоогоор Оросын нефтээс гаргаж авсан олон сая баррел түлш Их Британи улс руу үргэлжлэн орж ирсээр байсан гэдгийг батлах баримт нотолгоонууд байдаг. Эрчим хүч цэвэр агаар судалгааны төвийн тооцоолсноор 2022 оны 12 дугаар сард Оросын эсрэг барууны улсуудын тавьсан нефтийн хориг хэрэгжиж эхэлснээс хойш энэтхэг Туркээр дамжин ойролцоогоор 1.8 тэрбум фунт стерлингийн үн бүхий нефтийн бүтээгдэхүүн Их Британи улсад орж ирсэн гэдэг. Их Британд эрчим хүчний хямрал хэр нөлөөтэй байгааг харвал Америк нэгдсэн улс болон Израилийн эхний цохилтуудаас өмнө Европод нисхийн түлш 1 тонн $831 байсан бол 4-р сарын ихэр $1838 хүртэл өссөн. Одоогоор $1375 орчим хэлбэгдэж байгаа. Европын нисхийн түлшний талаас илүү хувь нь Ормосын хоолойгоор дамждаг. Нийлүүлэлтийн доголдолын улмаас үнэн дайнаас өмнөх үеэс ийхүү бараг 2 дахин өссөн байна гэсэн. Америк нэгдсэн улсад ч ихсэн нөхцөл байдал хүн шатхууны үн хурдтай өсөж байна. Америк нэгдсэн улсын засгийн газар Их Британи улстай төстэй басны шийдвэрийг гаргаж байсан нь Оросын нефтийг ачин далайд гарсан хүлгүүдийг чөлөөтэй явуулах тухай. Энэ чөлөөтэй явуулах хугацааг бол дахин сунгасан. Энэ мэт шийдвэрүүдийг Европын холбоо олох хурцаар шүүмжилж байна.
Тухайлбал долоогийн бүлгийн сангийн сайд нарын уулзалтын үеэр Европын холбооны эдийн засгийн комиссар Валдис Домбровис Оросд үзүүлэх дарамтыг сулруулах цаг одоо бол бишээ гэж үзэж байгаа. За мөн Украины дайны эсрэг Орос улбооны улсын эсрэг нефтийн хоригуудаа хэрэгжүүлсэн хിവэр байх нь за Украиныг дэмжих яах аргагүй зүйлс нэгэ гэдгийг хэлсэн байна. Хөтөлбөр үргэлжлэж байгаа үргэлжлүүлэн бусад онцлог мэдээллийг товчоор өргөнө. Nvidia компани хэмэл оюуны чипний эрэлт огцсон өссөнтэй холбоотойгоор улирлын ашиг орлогын хувьд шинэ дээд амжилт тогтоолоо. Уг компани 2 дугаар сараас 4 дугаар сар хүртэлх хугацаанд 58.3 тэрбум $, ашигтай ажилласан байгаа нь өмнөх улирлаас 37%, өнгөрсөн оны мөн үеэс 200 гаруй хувиар өссөн үзүүлэлт болж байна. Орлого нь 81.6 тэрбум $-д хүрч өмнөх улирлаас 20%, жилийн дүнгээр 85%-аар нэмэгдсэн байгаа юм. Nvidia-гийн дата төвийн бизнес хамгийн их өсөлт үзүүлж энэ салбарын орлого нь 75.2 тэрбум $-д хүрчээ. Facebook, Instagram, WhatsApp-ийн толгой компани болох Meta компанийхаа үйл ажиллагааг хиймэл оюун ухаанд чиглүүлэх томоохон өөрчлөлтийн хүрээнд ажиллах хүчээ цомгтож эхэллээ. За нийт ажилтнуудынхаа 10% буюу ойролцоогоор 8,000 хүнийг 5 дугаар сард ажлаас нь чөлөөлөхөөр болсон байна. Компани төлөөлөгч Эрика Сак нь нөлөөлөлд өртсөн ажилтнуудад мэдээлэл хүргүүлсэн. Өмнө 7,000 орчим ажилтныг хиймэл оюуны төслүүд дээр ажиллах багуудад шилжүүлэхээр болсон гэлээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага бүгд найрамдах ардчилсан Конго улс болон Уганда улсад Эбола вирусын халдварын с ิจ тэй тохиолдол 600 хүрч 139 хүн нас барсан байж болзошгүй талаар мэдээллээ. Энэ асуудлаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын яаралтай тусламжийн хороо Женев хотноо хуралдсан байна. Байгууллагын ерөнхий захирал Тедрос Гебресиус энэ нөхцөл байдлыг олон улсын хэмжээнд анхаарал татсан эрүүл мэндийн онцгой ноцтой байдал гэж тодорхойлсон. Гэхдээ үүнийг одоогоор дэлхийн нийтийн цар тахлын түвшний аюул биш гэж үзсэн хэвээр байна. Америк нэгдсэн улсын Конгрессийн анхны ил тод ижил хүйстэн гишүүдийн нэг улс төрч Барни Франк 86 наснда таалал төгслөө. Түүний гэр бүлийнхний мэдээлснээр Барни Франк өнгөрсөн сараас эхлэн Мэйн муж дахь гэртээ асаргаанд байсан байна. Тэрээр Массачусетс мужаас 32 жилийн турш төлөөлөгчдийн танхимд сонгогдсон ажиллаж LGBT хүмүүсийн эрхийн асуудлаар хүчтэй дуу хоолой болж байлаа. Мөн 2008 оны санхүүгийн хямралын дараа Wall Street-ийн зохицуултыг чангартах зорилготой Dodd-Frank хуулийг хамтран боловсруулсан нь түүний улс төрийн хамгийн том өвд тооцогддог. Мөн 2012 онд ижил хүйсний гэрлэлтийг хуульчилсны дараагаар Конгрессийн гишүүн байхдаа ижил хүйстэнтэйгээ гэрэлсэн анхны хууль тогтоогч болж ажээ. Тэгэлээсийн гадаад мэдээний хөтөлбөрийг хүлээн авсан баярлалаа. Сайхан амраарай.